Сайн уу үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. SBN телевизийн уран бүтээлчдийн хүргэдэг хайрын хүч нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлжээ. Сэтгэл судлалын шинжлэх ухааны загалмай сэцгүүдийн нэг эгддэг философч Фридрих Ницше хэлэхдээ бид энэ хорвоо дээр амьд байгаа учраас биш, харин энэ дэлхий дээр хайр хэмээх зүйл оршдог учраас бид амьдардаг хэмээн хэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр магадгүй өөрсдийн хайрын түүхээрээ өөрсдийн амьдралаа илүү гэрэлгээтэй болгож аз жаргалаар дүрэн амьдарч байгаа нэгэн шинэ хосоодын хайрын түүхийг хүргэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр манай нэвтрүүлгийн хүндэт зочдоор хар шамлагийн хөгжмийн зохиолч Хүрэл Чулуун мөн түүний гэргийн Нямл хавнаар хүрэлцэн ирсэн байна. Ингээд хайрт хосоодын амьдралын түүх, хайрын түүхтэй танилццгаая. Үзэгчдээ энэ өдрийн минь төргий. Тэгээд бид хоёр хайрын хүч нэвтрүүлэгт орж байгаадаа маш их баяртай байна. Танай хамт олон ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд энэ хайрын хүч нэвтрүүлгийн редактороодаас өгсөн асуултыг бид хоёр бие биедээ тавих юм байна. За. Та нөхрөө хамгийн анх харсан өдөр цаг тухайн мөчийг санаж байна уу? 76 онд чи Катар тоглоо суучсан мэт тий. Би чамд өчсөн тий. Тэгсэн чи тэр дуу нэг танаах чи надад нэг зааж өгсөн дууг тоглоо суучсан тий. Тэр би танаах таньдаггүй шүү дээ. Бадрагийн тэр дууг дуулсан чи манах гэд. Тэгэл хоёулаа тэрнээс хойш уулзаад Катар үүрэл гараа явдаг болсон доо тий. Тийм анхны болсон. Тий. За. Чи миний юунд дурсан? За. Би чиний юу? Би чиний хоолонд дурсан. Яагаадгүй тэр үед нэг тийм итгээд сөнгөдөө тийм нэг гоё өнгөтэй хоолой байсан. Тэрэн дээр нь зохиосон дууга дуулвал зүгээр юм болов гэж боддог байлаа. Тэгэл хоолонд ч л дурсан юм байна да. Нөхрийнхээ юунд анх дурлсан бэ? Чи ястаа маш авьяаслаг хөвгдсөн шүү дээ. Тийм авьяастууг би амьдралдаа хараагүй шүү дээ. Тэр үе тийм амар авьяастууг баг ховорхон байсан шүү. Тэгээ дээрээс нь чи чинь маш мундаг сурлагатай байлаа. Манай сургуулийн ёстой хөөрхөн ганц сахилгагүй л тиймэрхүү дэдэхүү. Нэг тэгслэхүү байх үедээ сахилгагүй хүүхэд юм чинь. Тэгээд тэр нэстэ надад ягаал яаж энтэй нэг Катар нийлээ тоглох гэж боддог байсан шүү. Сүлдээс тог үргэлжийн тоглоос одоо хүртэл хийж байгаа даа байлаа тий. Чи надаас авсан хамгийн сайхан дурсамжтай биелэгч юу юм? Яасан штэ. Аах нөгөө хоёулаа юу Катар нийлж тоглодог байсан штэ. Чи би ирээдүйн бол чи нөгөө бас соёл өөр тоглож чинь. Тэгээд яг наман бороо гэдэг дуу яасан штэ. Ямар үлээ? Тоолгол иргэдэр. Ямар дуу лээ? Наман бороо шивэрсэн намарын шүн намуха насан ба чамтайга надад явсан тэр очи санам бодоо сохад нэ сайхан бүхнийг зөгнөөш. Тийм би. Чи гурван бадаг дуу шүү дээ. Наадах чинь хамгийн анх тэгэхээр чинь 76 оны 100 сая үед шүү. Тийм санаж. Дараа нь шар цэцгийг зохиосон шүү дээ. Удаагүй 79 онд. Тий. Тэгэхэд чи аргагүй нөгөөт нэг концертн дээр тоглох гээд би шар цэцгээ дуу зохиосон чинь концертнаас хасаад яагаад тасч байгаа юм бэ гэж. Та нар Ван Симбру юм уу? Сарнамар натай дуулуу. Талын шар цэцгээд юм гудамжны цэцэг дуулаа гэд концертнаас тэгэхээр би заа шиг тэгвэл найз охинороо дуулуулъя. Тэгээд дараа нь 79 онд шар цэцэг гэдэг дуу зохиож бичсэн. Чи зүгээр л юуны биогийн амралтын нэг сонгийн амралтын хойтлын талбай шин тэр чигээр шар цэцэг талбайд ирсэн шар цэцэг. Ерөөсөө л өвдгөр татаал ургаад идэг байсан шүү дээ. Тийм үү? Чам намайг гайхшруулсан ямар юм байсан юм? Миний чамайг гайхшруулсан зүйл. Яа, тэр өстө сони шүү дээ.
юу яадаг штеп. Гинт шүн дунд үүр шүний цагаар босч ирээд дуу зохиогоод сэр дуул гэдэг амар сонир байгаа дээ. Хордлаа би мартах гэдэг юу босоороо дуулаараа гэрн би функцийг бичээл тэгэл за ямар үгтэй ингээл 2 мөрийн бичээл за 7 хоногийн дараа таг мартаас та. Нөгөө нэг чинь дор нь ингээ зохиочод тэр дор нь чэйжлүүлэхгүй бол би маргааш нөгөөтэйг зохиосон билүү үгүй илүү марч. Хурдан чэйжлээд аваад шүн тэгдэг гэсэн. Тий. Тэгээ тэр чинь тэрийг л их сонь санагдсан. Дараа нөгөө тэр чинь ингээд хийгээд тэр дууч амар гоё доолдог байхгүй юу? Чи чинь намайг хийцээ болцсон төрлөө. За тэгэхэд чинь за 79 он шар цэцэг зохиочоод тэгээ бит хоёр амралтын бүжгэн дээр очиж хөгжим тоглоод тэгээд чамайг нэг болцооч гэжтэй тэр үсч одоо тийм нэг айхтар болцоо гэж байсан биш. Би чамайг яг амралтын бүжгнээс тараал гэрт чи хүргэж өгтөл дайлимдуулж дагуулж явсан байх та. Тэр л анхны болцоо байсан. Бургасаар зугаалаад. Тий. Чи надтай хамт амьдрий гэсэн шийдвэр гаргахад үед ямар шүү санагдчихсан. Яг хоёулаа гэрлийхэд чи чинь тэр үед эхлээс сууй барий гэдгүү за ямар ч ясаа 10 дугаар ангиад төгснө тэгжээж болно гэл зориг байхгүй юу гэж шууд үерхчихсэн бол гэрлэн явчих юм бид чинь оюутан болон сургууль өгсөн тэгээд ажил дээр гарсныгаа дараа суухгүй болохгүй шүү дээ. Тэгэл яг боллоо гэж сууяал гэл тэгэл өстө амархан суусан та хоёлаа тий. Амархан суухаас зүгээр аргагүй дэс шиг аргагүй шүү дээ. Аюу олон жил үерхчихсэн айл хинтэнд очиж дуулаад шин дуу зохиохоор бол хурдхан шиг бүжичж өгсөөр байгаа дарж байгаа юм чинь тэр. Миний хамгийн том шийдвэр бол чамтай гэрлэх байсан. Яагаад гэвэл тэр олон уран бүтээлээ мартахгүй тулд чамд ингээд хоногшуулсан юм чинь тэрийгээ тэгээ хамт дуулах тэр л миний хамгийн сайхан ад жаргал байсан байхгүй. Би бас тэр мөрөдлийг биелүүлэе гэж боддог байсан шүү. Одоо бол бүр сайжирсан байна. Баярлалаа. Хоёр үдээ чи одоо 62 нас хүртэл ингээд хамт уран бүтээл хийгээд ингэж явсан миний хамгийн аз жаргалтай үе. Сая бит хоёр Францад бас яасан штэ. 15 жил болохдоо Францын олон хотуудаар тоглосон. Их инээдмтэй нэг хэцүү байдгийг чиний. Яагаад гэвэл яг Монголд байж захтай чи Францд нэг уралдаанд орчоод би ингээд тусгай шангилд авчлагаа гарч ирсэн чи хамгийн нийтдээ Францад очиод нөгөө хэлний хичээл суугаад гэжтэй хөөх миний Монголд дуулж исэн дууч бүгдээр худлаа биш тэгээд ягаад төхүүлэл аялгүйгээр ийж байгаа юм чи яа. Тэр л намайг сонь сүулдээ ч яг Францад очиод айгүй олон телевизээр нь орж дуулсан хичээл төр өөр юунд радио бас дээр сэтгүүл сэтгүүл битүүл дээр гарч ирсэн. Тэгээ жил болгон хөгжим байр дурагдж байгаа шүү дээ шийдэж. Тэгээ Францууч яадаг байхгүй да. Ингээд панограм тавьж дуулдаг дандаа ингэж шууд тоглоод оргиор нь дуулдаг болохоор Франц дуу гитартаа тоглох айгүй хэцүү байсан. Тэгээд яах вэ тэгэл хоёулаа ямар ч хэлсэн бид нар чинь за ингээ яах вэ Франц дуугийн дуулчлаа. За хоёр чи яадын чи Монгол дуугаа дуулаад өгөөч гэсэн чи бид хоёр нэг ардын дуу муухан мэддэг хоёр чиг сурсан шүү дээ. Нэг мэдсэн чи гараа ингээ барьц. Төмөн дэмбэрэл болцсон тоглож байсан. Тэр айгүй нийтдээ санагдчих. Ингээл гонгны явчихсан. Нөгөө Монгол дээл өмсчихэд тэр бүх юма зүүчихэд Францад болгоч бас эвгүй юм билээ шүү тий. Авцалтахгүй тий. Тэгж анжин болгоо өмсчөөл тэгсэн мөртөл лөөсэл блүү гэхээр чи айгүй эвгүй санагдчих. Чи тэр юуныхаа хамгийн ихтэй Франц дуулжсэн тэр дууныхаа эхлийг санаж байна уу? Чаба минь юу? Биш. Юу Селен Дионы дуулжсэн дөө. Селен Дионы тэр чинь 3 цаг 20 минут гэдэг дуу байсан шүү дээ. Биш лөөсэл блүү гэж. Тэр чинь өмнө ам. Яаж эхэлж өмнө ам гэдэг шүү. Яаж эхэлж идэв тэр чинь заавал мартчих. Losel bleu sur nos pas s'effondrer et la terre pour rien s'écrouler pour m'apporter. Si tu m'aimes, je m'en fous du monde entier. Чи надаа өгсөн амралтыг биелүүлсэн гэж бодож байна уу? Ер нь бол биелүүлсэн. Одоо биелүүлчих явна. Ягаад гэвэл би сая хамгийн сүүлд чам зориулж
Хаана тий биш сэтгэлээс өмнө хаанаас ирсэн хайр вэ? тий хайрвыг чийг зохиож өгсөн. Тэгээд чи байгаа болохоор миний энчнээс ингээд айгүй гоё аялгүй гарч идэг. Яг гэвэл чи намайг хайрлж чаддаг байхгүй. За хайрын хүч нэвтрүүлгийн сэтгэл зүйн сорилын болго эхэлж байна. Тэгэхээр үнэт зүйлийг сэтгэл зүйчнэр бол нэг 100 гаруй жагсаалтууд гаргасан байдгийг. Хүн болгоны үнэт зүйлүүд бол өөр байд юм байна гэд. Тэгээд энийг би их товчлоод нэг 4 хүчин зүйлийг та ярт хэлье гэж бодож байгаа. За ажлыг бол ойлгож байгаа. Хөгжмийн зохиолч байна. За манай Нямлхавг болохоор уул нь бол хоолны технологич хүн. Тэгэхдээ хамтын бүхий л амьдралдаа уран бүтээлийн хамтрагч юм байна гэж би ойлгосон тийм ээ. Сайхан дуулдаг авьяастай хүн байсан юм байна. Сая бич жарлаа. За ажил дараад нь гэр бүл. Гэр бүл гэдэг бол би төрөлх гэр бүлийг яриаггүй таарын байгуулсан гэр бүлийг хэлж байгаа. 4 хүүхэдтэй тийм ээ. За 5-6 хэлж байгаа гэсэн. За дараагийнх нь эрүүл мэнд. Эрүүл мэнд гэдэг бол ганцхан биеийн эрүүл мэнд гэхээсээ илүү сэтгэл зүйн эрүүл мэнд. Хамтд нь тэгж ойлгоорой. За дараагийнх нь нэлээд сонирхолтой өөрийгөө хөгжүүлэх тийм ээ. За би ийм 4 хүчин зүйлийг хэллээ. Тэгээд та хоёр маань яаж энийг одоо чухалчилж эренбилж явсан юм бэ гэж асууж байна. Хамгийн баяр жаргалтай юм бол бит хоёрын хамтын уран бүтээл тэрийгэ дуулахаар маш их гоё энерги байдаг. Тийм учраас миний хамгийн их хэмж явдаг юм бол бит хоёрын уран бүтээл багтаа л гэж ойлгодог доо. Уран бүтээл гэдэг бол та нарын хувьд бол ажил шүү дээ тийм ээ. За дараад нь. Ажлын дараа. Манай хурчин амар гэрсэг. Ерөөсө гадуур явахгүй. Нэг хол газрын бол уцтал яах юм бэ ороочлаа наана хоног гэд яаж игэл гүрэгэл гэрте хүрээдэг юмтэй. Айл тонох дургу. Өөрийнхөө орон дээр бол сайхан болдог гэсэн тий. Өөрөө унтахаар нойр нүрдэг. Нойрг болж идэв. Нойрг болж идэв. Гэрэнтэй. Ерөөсө тэгээд хамгийн гол нь өөрийгөө хөгжүүлэхэд тулд өшөө их гоё уран бүтээл хийхэд ямар стилээр тоглол гоё. Ер нь энэ хэлийг яаж хурдан сурах уу гэсэн тийм зорилго тавьж бит хоёр их ажилласан. Угаасаа ч тэнд чинь ингээл шаардлага тавьчихдаг л да. Суралцахыг өөрийгөө хөгжүүлэх бол өөрийгөө төвлөрч ажилласан байна. Төстэй. Төстэй. Яг л нэг санаатай. Нэгдүгээр ажил байна. Хоёрдугаар өөрийгөө хөгжүүлэх байна. Би өөр ажил хийдэж ш тийм. Би сүшинд ажилладаг байхгүй. Тийм. За эрүүл мэнд гэр бүл хоёр үлдсэн байгаа. Тэрэн дээр алийг төрүүлж чухалчлах байна. Тэгээ эрүүл мэндээ боо. За хариулт бол за хамгийн нэгдүгээр ажил чухалчилсан, дараад нь болохоор ер нь өөрийгөө хөгжүүлэх зөв гэж бодсон. Дараад нь бол эрүүл мэнд байна те. Тэгээд ингээд зөвлөн гэр бүлийн асуудал байна. За дараагийн сорилын асуулт. Энэ нь бол бас л таарын хамтын сайхан 50 жилийн амьдралыг туулсан учраас бас их ойрхон сэдв болов гэж бодож байгаа. За сэтгэл зүйчнэр бол гаргасан байдаг л да. Гэр бүлийн төлөвшлтийн үе шат гэж байдаг гэж. Тэгээ маш олон загварууд бол байдаг. Гэхдээ өнөөдөр нэг загвараар нь асуу гэж бодож байна. Ер нь гэр бүлийн төлөвшлтийн 4 үе шат гэж байдаг. Энийг одоо мэдхүү ямар одоо үе шатаар нь тааяр туулж байсан юм байна уу гэж тэрийг сонирхож асууж байгаа. Мэдээж гэр бүл болгонд өөр байгаа амьдралын чанараас ахуулаад дээр нь одоо тухайн хүмүүсийн сэтгэл зүйн боловсрол, гэр бүлийн боловсрол, харилцааны боловсрол, өөр хөвгтэй хүмүүжүүлэх тэгээд нөхөн өрчхөн боловсрол гэдэг ингээд бүх юмуд л орж байгаа юм л да. Тэгэхээр би тэр гэр бүлийн төлөвшлтийн 4 үе шат гэж бол байдаг. За нэгдүгээрх нь мөрөөдлийн үе шат гэж байдаг. За би ирээд одоо тэр гэр бүлээс өөрийнхөө төрөлх гэр бүлээс авсан нэг ихтгэл үнэмшил байна шүү дээ хүн тийм ээ. За тэр нь одоо би нэг ирээдүйд одоо гэр бүлээ байгуулахад нэг тим ролтой байна, тим гэр бүлийг байгуулна, тиймэрхүү харилцаатай байна гэж үздэг тийм ээ. Ийм одоо мөрөөдлийн үе шат байдаг. За дараад нь одоо урам хугарах үе гэж байдаг. За нөгөө нэг сайхан мөрөөдөжсэн мөрөөдөө жишээлбэл эмэгтэйний хувьд одоо сургуулаа төгснө гэж бодж итэл одоо гинт жирэмсэн болох юм уу? Ер нь нөхрийн хувьд одоо хангалттай цалин авч чадахгүйгаас болоод асуудал үүсэх юм уу? За эсвэл хоорондын харилцаанаас болоод ингээд зөрчилдөө үүсэх ингээд ийм үеуд бол байдаг. За дараагийнх нь болохоор харилцан ойлголцох үе гэж байдаг.
одоо би энийгээ за түрүүн бол бас өвч өнцгөлж бол хэлжсэн шүү дээ. Би бол ер нь тэгээд эхнэрээсээ бол бүх зүйлээ асуудгаа. Одоо миний амьдралын утга учир бол энэ хүн эрхэм зүйл одоо үнэт баялаг энэ хүн гэдэг юм аа. Тэгээд ингээ ойлголцоо харилцаа ойлголцох юу байлаадаг. Дараад нь итгэд бэхжсэн баясгалан туй гэж байдаг. Тийм ээ. Тэр нь болохоор одоо ерөөсө хамт байхгүй байсан ч гэсэн зүрх сэтгэлд нь хамт байж яадаг. Үг хэлээгүй байхад нь хүртэл юу хүсэж байна, яах гэж байна гэдгийг мэдж байдаг. Тэгээд энэ одоо харамсалтай нь одоо сэтгэл судлалын судалгаагаар урам хуурах үе дээр нийт тосуудын 65% тийм салчих магадaltaй байдаг байхгүй юу. Би их буруу хүнээ сонгосон юм байна. Эд хоёрын хайр ер нь цаашаа явах уу, өргөждөхгүй юу те. Энэ амьдрал чинь бүтэх юм өвдөхгүй юм гэдэг. Ийм үеуд байдаг л да. Энэ үеүүдийг ер нь та хоёрын амьдралд тулгарсан байна уу? Энэ ер нь төлөвчдийн үе шатыг үнэн гэж бодож байна уу гэж асууж байгаа. Ер нь төлөвлөлтийн үе шат нь бол ер нь яг л үнэн л дээ. Гэхдээ бит хоёрын хувьд бол одоо олон жил яатсан болохоор ингээл зүгээр намайг хараад юу хэлэх гэж байгааг мэддэг. Зүгээр за энэ тийм юм бодож जैन. Чи яагаад намайг хүний доторыг уншаад байгаа гэхээр тэгдэг аахгүй юу? Би чамайг юу бодож байгааг чи мэдчихэж шүү гэх. Одоо би жишээ нь за нэг тийшээ очиж нэг хүнтэй уулзаад нэг ганц хоёр шин дуу хийх гэж байгаа. Тэр бирэгээ ярьдбил. За энийг чи орхиод явах болтдог яах вэ гэж боддог. Тэгэнгუთ хилээгүй байж хахад чи нэг л явах гээд байгаа юм шиг санагдаад байна шүү гэд намайг ингээ уншчихдээ наа чи. Тэгээд олон жил болохоор уншчдаг болт юм байна. Тий. Ингээ за чи нөхөр минь тэгэх гэж шүү. Гарах гээд байгаа шиг байна да чи. Нэмэлт авгийн хувьд одоо яг энэ тэр урам хуурах үе гэж юм болж ирсэн нь ер нь одоо энэ хүн ч одоо яг нэг хайртай хүмүүн үү гэсэн тийм эргэлзээ юм уу? За юу гэсэн аа. Угаасаа заавал энэс өөр зам байхгүй. Угаасаа өөр хүн олдохгүй надаа. Бидний цалин гэсэн бодол бол хязгаарч төрж байгаагүй. Эн чин баг 1000 хүнд ч нэг удаа тохиолдог тийм ховор хүн байхгүй юу? Өөрөө л тэгж бодож байгаа байхгүй юу? Надад гоё ярьдаг байгаа байхгүй юу? Өөрөө яаж харагдах нь ямар авах. Яг үнэ. Анх л багт нь ямар харсан хөгшгсөн ч гэсэн нөгөөд багын нэг удна гэдэг байхгүй юу? Биогийн удна шигрээл байж байгаа байхгүй юу? Эн чин 10 жилдээ ийм буржгаар улаан хүр үстэй хосчээс өмссөн бас хөөрхөө чинь гүүр мөрөндөөс үсэрнэ. Мондог зоригтой байхгүй. Тэгээ сант. За ингээд хоёр сэтгэл зүйн сорилт одоо сайхан хариулсан та хоёртаа баярлалаа. Яг л одоо нэг нугуул үннээсээ харилж байна те. Хүн болгоны одоо үнэт зүйлийн баримжаал бол өөр өөр байдаг. Хүн болгоны амьдралын туулах одоо процессууд бол өөр өөр байдаг тийм ээ. Тэгээд энд сайхан хариулсанд баярлалаа. Ганцхан танаа гэрүүл гэж байгаа ш үзэгчд бас байгаа. Залуу гэрүүлүүд байгаа. Тэр улсуудад энэ үнэт зүйлийнхаа одоо эренбиг зөв тогтоох нь яагаад чухал байд юм бэ? За амьдрал эхэлж байгаа улсуудад амьдралын явцад одоо ийм гэр бүл төлөвчдийн үе шатууд бол байдаг юм байна шүү. Тэн дээр бас их бэлтгэлтэй анхааралтай байх хэрэгтэй байна гэдэг л мэдлэгийг өгөхүүднээс бидний сорилыг тавьж байгаа. Тэгээд нэвтрүүлэг дээр бид нар сюрприз байдлаар дараад нь хэлдэг хариултыг одоо гэр бүл болсон хосуудаа зориулаад энэ хариултуудыг дараад нь өгнө. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань зочдоор хүрэлцэн ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Франц улсаас хизээ ирсэн байна. Францаас бит хоёр 10 сарын ихээр ирсэн. 2 сарын хугацаатай энд байх ёстой. Тэр хоорондоо уран бүтээлийнхаа тоглолтыг хийх тийм зорилготой гэж байна. Бас энэ хугацаанд манай нэвтрүүлгийн зочин амирт хүрэлцэн ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Тэгэхээр 15 жилийн өмнө Франц улсыг зорих шийдвэрийг яг хэн нь гаргасан бэ? Энэ шийдвэр та хоёрын маань амьдралд хэрхэн нөлөөлсөн бол? Манай хүчийг гаргасан. Би итгэв шүү дээ. Ажлаа хийгээд байжсан явлаа гэнэ зэтэйг тоогүйсэн чинь хүү чи маргааш явж яагаад ажлаа хийгээд байгаа юм бэ? Би тоогч манай ажил мургаагаад тэгэд маргааш нь би яваад гэж шүү дээ. Бод цанцаж байгаа зүгээр явуулсан. Оонерс шүү дээ. Та яагаад их нэртэй ерөөсөө хэлээгүй юм бэ? Би хэлсэн. Тэгээд би шинээр манай энд чинь Шенген визийг дарддаг.
Бэж орд даруул байсан. Тэгээд бэж орд даруул нь чи яаж бас энэ үе идэхгүй байхгүй да бараан зураас явуулж ерөөсө төсөөлчихгүй ямар сайтай ажиллаа хийгээ сууд идэг. Тэгээд би нөө илч орчоод бэж орчоод хурж ирээд яг 3 виз арчлаа баг хөвгтэй аваад гуруулаа ингээд хараас явж амтгаа тийч очиж ижлэгээ хийлээ гэдэг ингээд яасан ч манай бид яаж явах юм бэ? Хоонор явчихнаа хоёлаа. Наадах Монгол суугаад тэгээд Москваар дээрэл, Украинаар дээрэл, Унгараар дээрэл тэгээд Францаар чигээл чи идэхгүйсэн. Тэгээд юу гэдэг шууд хэлээд аваад наадах Монгол суугаад явсан та. 15 хоног явж ирсэн. Францад. Энэ бол маш зөрөгтэй шийдвэр шүү дээ. Энд чи одоо төрлөх нутгаа тий амьдралаа, ажиллаа бүгдийг сольж магадгүй дээрэс нь одоо хүүхдүүдээ гэр бүлийнхнийгээ үлдээгээ явах ч юм олон юм сорилттой тулгарч байгаа. Тэгэхээр гэргий таны хувьд энэ үед тий нөхрөө дагаад явхад зүгээр л нөхртөө итгэл нөлөөсөн үү? Магадгүй Францад очиод та хоёрыг ямар амьдрал, ямар сорилтууд өгсөн бэ? Юу ч төсөлгөр амар гоё л байгаа л гэж бодож байгаа. Гэтэ би энэ ч аяга зөрөгтэй энд итгэхгүй. Энийг байгаа бол аяга дээр гэж бодож явж байгаа шүү дээ. Зандуул янз янзын болсон шүү дээ. Одоо тэрийг яриулаад баг дуусчихгүй тий. Кино хэсэг болсон. Баган цогод муугаа яваад гарч бас яг хэцүү шүү дээ тий. Тэр үед нийгмийн амьдрал энэ Украин, Оросын нийгмийн амьдрал бас жоохон хэцүү эвгүй болж исэн. Битгой ч нөгөө Москва дээр буучаад Москвагаас Украин руу явхад 1 хоног өнгөрчлөөгээд Украин Москвагийн хил дээр буулгачихж байгаа. Тэгээ буулгачаад нөгөө юу налог гэж яддаг шүү дээ тий. Нөгөө тийм мөнгө төлжээ та нар дахиж билет авч юм. Тэгжээ бас тэгээсээ тэгээ Украин дээр очсон чинь Украин чи юу бүгдээр бижсэн. Чигэн хөл толгой нь олдохгүй байжсэн. Украины Ярославский багцаа дээр 3 хонсон. Тэгж байгаа л юм Монгол руугаа явсан да. Тэгээд Монгол дээр очил харин манай дүүд осч явсан болохоор тэгээд Монголоос Франц руу бол. Тэгээд 15 жил тэнцээ ажиллаж байна. Монголоос гараад иваатга хатуу. Турц гэж хотод туугаараа гэсэн чинь Франц чинь хойтлын үсгийг орчдөг байхгүй. Түүгээ хэлсэн чинь өөр хот руу анжирсал даалгуулсан. Өөр цагаад хүрсэн. Нөгөө хот дээр очиод харин цагтаа нар нэсээ соёлтой тий. Биднээс хоолунд төдөө баяртай сайхан яларыг бацааг суулгаад нөгөө хот руу явуулсан. Нөгөө хот руу явуулчихж байгаа. Соёлтой юм шиг. Таны хувьд яг юунд итгэж найдаж Франц улсыг ерөөс сонгож тийшээ л очие гэж шийдсэн бэ? Францад бас манай найзууд байдаг, манай биогийн ганц зэрэг найзууд. Би бас тэр найзтайгаа нэг нутгийн холгоор их итгэжсэн. Тэгээд бас манай нутгийн хүмүүс их байдаг болохоор биогийнхан байдаг болохоор тэгээд тийшээ очино. Тэд нар надад туслана гэж итгэж ирсэн. Тэгээд хүүхдээ ямар ч байсан боломжтой болгоё. Францыг сурахыг 13 настай навсан. Хамгийн бага хүүхэд нь хамгийн бага хүүхэд. Хом хүүхдүүд нь яаж хүлээж авсан бэ? 5 хүүхдүүд бол бүгдээр тусдаагаар явсан. Зүгээрээ л гэдэг нь. Аав ээж багаараа аваад юм. 5 хүүхдүүд бол таахгүй шүү дээ. Асан зүрх зүгтээ. Тэр хамгийн багаагаар хилтэй явстаа очиж гэж бодоод бас нэг өөр орчинд амьдруулж үзсэн. Монголоос өөр орчинд яраас ер нь Франц гэж ямар улс үгүй сонирхоод бас ээжүүд нь итгэж байсан. Монголын улсад энэ Франц чинь урлагийн их тийм юутай юм нişтэй их гоё тийм улс шүү дээ. Тийм болохоор тэрийг бас сонирхож ирсэн. Чис оч юм суралцъя гэж бодож ийл. Тэгээд сорьсон да. Гэргий таны хамгийн анх Францад очиж сурсан, Францаар дуулсан дуу ямар дуу исэн бэ? Одоо дуу хурд дуртай юм чи. Нэмэг сурсан тий. Тэгээ одоо эхлээ үсгийг мэдгүй учраас сонслоор сочоод нөгөө өглөөж аштуулаас гараа явж замдаа өглөөл яваад дуулаад байсан. Сүүлдээ тоглолтод орсон нэг л биш ээ. Хүмүүсийг ойлгохгүй шижтэй болоод авчлаа. Ахаад нөгөөх дээрээ гिचээлээ. Тэгээ сүүлдээ бол сайн болсон. Гэтэ энд нэг мегамэтинд байхгүй. Чи Люси гэдэг одоо дуулаад өгсөн юм. Ягаад айлч хөө. Тэг. Энд байхгүй.
Pardonnez-moi, c'est qu'après c'est d'enfant. Pardonnez-moi, regarde-moi comme avant. Je t'aime trop et je ne peux pas vivre sans toi. C'était le temps de je t'aime. Nous deux en vivaient heureux dans nos rêves. C'était le temps de je t'aime. Et puis j'ai voulu, voilà, de mes ailes. Je voulais vivre d'autres amours, d'autres je t'aime, d'autres toujours. Mais c'est-tu toi que j'aurais la venue, mon amour. За тэгэхээр одоо ингээд 4-5 дугаар ангиас анх танилцаад одоо ингээд 50 гаруй жил хамтдаа амьдралаа тоолж байгаа хоёр хосууд маань манай сэтгэл судлаачтай уулзсан байгаа тий. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн одоо хамтран зочин хөтлөгчөөр ажилладаг сэтгэл зүйч Батхүү ах маань тоо хоёрт бас сорил тавьсан. Тэрхүү сорилын үр дүнг юу гэж дүгнсэн байгаа бол гэдгийг бас тоо хоёр маань сонсоход бэлэн байгаа ёо. Тэр сорилтын үр дүн болвол ер нь хүн хамгийн түрүүнд эрүүл мэндэ бодох хэрэгтэй юм байна. Дараа нь бол гэр бүлийн хайрлах хэрэгтэй юм байна. Тэрний дараа бол хамгийн их чухал зүйл бол үнд зүйл бол бит хоёрын хувьд бол урлагийг их шүтдэг. Тийм болохоор урлагаа хөгжүүлэхэд их хэрэгтэй, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай юм байна гэсэн тиймэрхүү мэдрэмж төрсөн да. За тэгвэл сэтгэл зүйч маань яг таны энэ бодолтой санал нийлж байгаа болоо гэдгийг хамт үзэж сонсъё. Нэгдүгээр сорил юу байсан бэ гэхээр өрөцөлийн ирэмбэ хэрхэн зөв тогтоох вэ гэж. За үүнд болохоор одоо өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэнд, гэр бүл, ажил гэдэг. Тэгэхээр мэдээж хүн болгоны үнэт-зүйлийн ирэмбийг өөрөөсөөр тогтоосон байдаг. За хамгийн зөв нь ямар байх ёстой вэ гэвэл нэгдүгээрт өөрийгөө хөгжүүлэхийг хамгийн түрүүнд тавина. Өөрийгөө хөгжүүлнэ гэдэг нь одоо сэтгэл зүйн боловсролд анхаарна, гэр бүлийн боловсрол, нөхөн өрчхөөний боловсрол, санхүүгийн боловсрол, харилцааны боловсрол, за өөр хүүхдээ хүмүүжүүлэх боловсрал, ирээдүйн карьер төлөвлөлтийн боловсрал гэдэг бүх зүйлүүд орж байгаа. Ер нь бол товчхондоо хэлэх юм бол амьдрах урлагийн мэдлэгтэй болно гэсэн үг. За өөрийгөө хөгжүүлсний дараа эрүүл мэнд орно. Эрүүл мэнд гэдэг бол одоо хамгийн чухал зүйл. Хэрвээ хүн эрүүл мэндээ алдах юм бол бүх зүйлээ алдсантай тэнцвэг байдаг. Бид бүхэн бол одоо мэднэ. Apple компани Стив Джобс бол 56 настайдаа одоо нойр булчиргаан 25 дараар нас барсан. За тэгээ эрүүл мэндэд би анхаараагүй нь одоо миний амьдралд бол маш их харамсалтай зүйл байлаа гэж хэлж байсныг бид санаж байгаа. За дараагийнх нь болохоор цэвэр гэр бүл байна. За хамгийн сүүлд нь болохоор ажил оруул зүгээр байдаг. Яг гэвэл ажил дээр бол одоо хинч таныг орлож болно. Гэр бүл дээр чинь хинч таныг орлох боломжгүй гэж үздэг. Тийм учраас өөрийгөө хөгжүүлэх, за дараад нь эрүүл мэнд дотроо биеийн эрүүл мэндээс гадна сэтгцэн эрүүл мэндэд маш их анхаарах хэрэгтэй гэж үздэг. За тэгээд дараад нь гэр бүл байх нь байна. Тэгээд хамгийн сүүлд нь ажлыг эрмэлэх юм бол одоо амьдралын чанарт зөв явахад нөлөөлдөг хүчин зүйлүүдээ гэж хэлье. За дараагийн сорил гэр бүл төлөвшөлтийн одоо 4 үе шат байдаг гэж үздэг. За нэгдүгээрт нь одоо мөрөөдлийн үе шат гэж байна. Ирээдүйд байгуулах гэр бүлээ хэрхэн яаж байгуулах вэ? Гэр бүлдээ ямар оролцоотой байх вэ? Гэр бүлийн одоо дөрүүдийг, үүргүүдийг одоо яаж хуваарлж авах вэ гэд осууд болон өөрсдийн ихтгэл үнэмшилтэй байдаг. За мөрөөдлийн гэр бүлээ одоо зохион байгуулахыг хичээдэг. За дараад нь болохоор урам хугарах үе гэж бол байдаг. Нөгөө мөрөөджсэн мөрөөдлүүд зарим тохиолдолд нуран унах ийм үзэгдэл байдаг. Энэ үед болохоор би буруу хүнтэйгээ суусан юм байна. Би тэрийн гэрлэлт буруу байсан юм байна. За салсан чи яах вэ? Амьдрал гэдэг ийм хүнд зүйл байсан юм уу гэдэг байдлаар ханддаг. Гэтэл энэ нь болохоор одоо тухайн хүнийг буруу сонгоцсон бол биш. Гэр бүл болгонд тохиолддог ийм сэтгэл зүйн процесс бол байдаг. Өөрийгөө одоо эгоогоос болж гэр бүлдээ одоо энэ ингэж байгаа бол би ингэнэ гэсэн байдлаар хандах.
Эсвэл сэтгэл зүйн анхандаа таалагддаг байсан зүйл нь таалагдахгүй болох ийм одоо урам ухрах үе бүхий л гэр бүлүүдэд тохиолддог. Харамсалтай нь энэ үед нийт хосуудын 60 одоо 7% нь салах магадaltaй байдаг. Тэгэхээр энэ дээр болоод гэр бүл төлөвчдийн ийм үе шатыг эртнээс мэдэж энэ дээр бэлтгэлтэй байх нь чухлаа гэж хэлж байгаа. За энэ үе шатны дараа харилцан зохицох үе гэж байдаг. Энэ үед ер нь гэр бүлийн энэ зөрчилдөөн гэдэг бол байх ёстой зүйл юм байна. Би энэ хүннийг одоо дийлэх юм уу, ялах гэсэн ийм одоо хандлагаар бол байж болохгүй юм байна. Засаж өөрчлөх гэдэг хандлагаар бол байж болохгүй юм байна. Бид нар болохоор энэ гэр бүлийн хэрүүл маргаанд бол ялагдагч гэж байдгүй. Гэр бүл хоёулаа өөрсдөө ялагддаг юм байна гэдэг бол ухамсарлах шаардлагатай байдаг. Бие бинийгээ засах гэсээ илүү харилцсан биентэйгээ зохицох, ойлголцох, ярилцах ийм үе шат зайлшгүй энэ үедэл тулгардаг. За тэгээд харилцсан зохицолт үеийн дараа болохоор одоо саяхан манай хосууд одоо туусан шиг итгэл бэхжсэн баясгалант үе гэж байдаг. Энэ сүүлийн 2 үе нь болоод ер нь амьдралд хамгийн сайн сайхан аз жаргалтай байдаг ийм үе шатууч юу. Тэгэхээр энэ үе шатуудын одоо төлөвшлтийн энэ 4 үе шатыг хосууд нь мэдж байгаасаа ялангуяа залуу хосууд энийг мэдж бэлтгэлтэй байгаасаа гэж хүсэж байна. За тэгээд сорилтод орсон хайр хүч нэвтрүүлгийн энэ удаагийн зочин болох хөгжмийн зохиолч Хүрэл Чулуун, Гэргий, Дуучин, Нямлав нартай аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөө та хоёрын одоо урлагт оруулсан энэ их ус үргэлж дэлгэрч хөгжиж явах болтугай гэж ерөөж байна. Баярлалаа. Ерөнхий араан нь бол байна. Тэгж л ойлголоо. Ер нь 70% юу? Тий, 70%-аас авчиж байгаа. Гэхдээ нэг хүн болгон адилхан биш болохоор миний хувьд сэтгэл зүйч маань бол ингэж тайлбарч байна та. Нэгдүгээрт бол өөрийгөө хөгжүүлэх нь хамгийн түрүүнд зөв байх ёстой. Хоёрт нь эрүүл мэнд. Миний хувьд болохоор нэгдүгээрт эрүүл мэндийн болов эрүүл ээжээ өөрийгөө төлөвлөсөн юм болов гэж боддороод яасан. Гэхдээ яг сэтгэл зүйчийн үгээр бол тэр чинь хамгийн гол нь яг нөгөө олон юуны туршлагаараа ингээд судлаад ингэсэн болохоор тэгээд бас их баярлалаа гэж. Таны хувьд энэ амьдралын хайрын түүхээ өдийг хүртэл юм сайхан бүрэн бүтэн авч яваагийн гол нууц түлхүүр манай нэвтрүүлэг бол хайрын хүч гэдэг нэртэй. Энэ хосуудын яг хайраа сайхан авч явж байгаа гол хүч нь юу гэдгийг бол гэдгийг бид олж тодруулахыг хүсдэг. Таны хувьд юу вэ? Миний хамгийн гол юм бол хажуу танилцсан ханыгаа л хайрж явбал бүх амьдрал ингээл яваантай тэгшин ингээл замаар яв. Хэрвээ хайрлахгүй байх юм бол тэгэл арилгал таваад чинь. Тийм болохоор хамгийн гол нөгөөх манай найзууч ярьдаг би ч ярьдаг юм л да. Бурхан гэж байдаг бол миний бурхан бол миний хажууд байгаа үнэ гэж тодорхойлдог байхгүй юу. Тэгэхээр би тэгж хайрладаг тулдаа бит хоёрын бүх юм өдөө хүртэл ингээд бат бүх явж байгаа болов гэж. Биллэг нэгэндээ өгч байсан юм сайхан дурсамж юу байдаг вэ? Түүнийгээ одоо дахин сэтрээвэл миний хамгийн анх өгчээсэн бэлгүүр би энэ дуу зохиож өгчээсэн л да. За би чам зориулаад ийм дуу зохиочлоо гэх. Тэгээд энэ нөгөө шүлгээн уншичаад аян сонсчоод 2-3 өдөр чимээгүй байсан. Чи яасан бодож чи нөгөө чи тогтоож исэн юм байна да. Чи ээжилж исэн юм байна. Тэгээд тэрийг энэ одоо яг үйл мэдээ аялах юм уу? Чиний бол хамгийн анхны дууг наман бороо тийш нэг голын эрдэ суудсан. Нэг хугарцсан модон дээр суудсан уу? Хажуугаар туул толорсон. Тэр чи бороо шүн байсан тий. Шүн гэжтэй 8-9 цагийн дүрээ хэлсэн. Тэр чи юу вэ? Тэр дуугаа аялаад өгч. Хамгийн анхны миний бэлэг тэр. Бороо шүрсэ намрын шүн намухан насан баг чамтай надад явсан тэр үчиг санан бодоо сохад мэ сайхан мөхнийг зөвнөх шиг. баярлалаа.
банчи асаж өгөөч сэтгэлээ хайр банчи амьдрал өгөөч сэтгэлээ ажил банчи хөтлөө өгөөч сэтгэлээ итгэр банчи хөтлөө өгөөч сэтгэл оногшно сэтгэлдээ зовлончи асаач өгөөч сэтгэлээ очрол банчи өгөөч өгөөч сэтгэлээ шүдэл банчи ушаад өгөөч сэтгэлээ нар банчи Жогоч Сэтгэл оногшно Сэтгэл оногшно Одоо би хайрын хүч нэвтрүүлэгт бит хоёрыг урьж оролцуулсан танай хамт олонд маш их баярлалаа. Тэгээд манай Европт одоо Франц, Лондон, Европын албаны улсууд бол маш олон монголчууд байдаг. Тэгээд танай нэвтрүүлэг тэнд очиж хийвэл манай тентхийн бас бит хоёр шиг ийм олон жил болсон гэр бүлтэй айгүй сайхан гэр бүлтэй улсууд байдаг. Тэд нар дээр очиж ийм гоё нэвтрүүлэг хийж өгөөсөө гэж хүсэж байна. Тэгээд бас урьж байна. Маш их баярлалаа. Мэдээж манай хамт олонны хувьд үнэхээр талархаж хүлээж авна. Бидний хувьд хүмүүс хаана вэ? Тэнд үргэлж хайр байдаг. Тэр бүхэн сонирхолтой түүхийг харуулахыг маш их хүсдэг байгаа. Энэхүү сайхан саналыг тавьсан та хоёртаа бас маш их баярлалаа. За ингээд өнөөдөр манай нэвтрүүлгийн зочин амирт хүрэлцэн ирж өөрсдийнхөө хайрын түүхийг бидэнтэй хуваалцсанд маш их баярлалаа. Мөн ингээд одоо хайртай хандаа зориулаад энэ сайхан дууг бас төлөвлөсөн тэнд маш их баярлалаа. Манай үзэгчдийн хувьд ч гэсэн үнэхээр ингээд энэ дууг сонсоод хайр нь бас дахин цэцгэлсэн болов гэж бодож байна. Тэгээ энэ сайхан гэр бүлийг авч явж байгаа хайртай гэргийг танд зориулаад бас манай нэвтрүүлгийн хамт олонны зүгээс хамтран ажиллагчдын маань гарын бэлгийг танд давхар бэлэг болгон өгье гэж хүсэж байна. За энэ бол манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Mexi брендийн хамт олонны зүгээс энэ гарын бэлгийг хүргэж байна. Merci beaucoup. За. Très gentil.
За тэгвэл энэ удаагийн гинтийн бэлэг маань манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчдын бэлэг биш. Харин та хоёрын маань хайрын түүхийг магадгүй ингээд дэрэгдээс нь цаг үргэлж харж явсан. Хамгийн дотны хайртай нэгэн найз нь та хоёрт одоо гинтийн бэлэг барьж айдууга өргөн барья гэж одоо манай нэвтрүүлгийн хамт олонтой ярилцсан байгаа. Хэн бол одоо бол таахад илүү амархан. Баасгаар ирвэ тий. Баскер манай баасан дөрж байгаа. Аяч үжигсэн баасан дөрж байгаа. За ингээд өнөөдрийн та хоёрын маань харийн түүхийг илүү сайхан болгоод аз жаргал хүсэн өрөөж байгаа найз хар шамлагийн дуучин Монгол Улсын гавьяад жүжигчин Баасан Доржийн та хоёртоо зориулж байгаа ай дууг хүлээ аваад өнөөдрийн нэвтрүүлгээ эвдээд жаргаж байна. За мчээд байна. Тэгсэн танд маш их баярлалаа. Тэр даалдаг бүсий. За ингээд хайрын хүч гэдэг сайхан нэвтрүүлгийг маш сайхан үздэг. Гайхалтай маш олон хүмүүс үздэг, маш олон хандлттай энэ үлгэр жишээ болсон сайхан нэвтрүүлгийг нэвтрүүлэгт миний одоо хоёр бас нэлж авдаг миний одоо минь зохиолч миний үзэсгэлэнтэй гэргий энэ лавга жижигэд гэдэг нь хоёр болсон байна. Тэгвэл сайхан байна, бахархуу сайхан одоо амьдралын сайхан түүхийг бас хөөж ярьлаа. Гайхалтай. Ер нь тэгээд үлгэр жишээ бодоход залуучуудаа бодоход нэг юм байгаа. 50 жил, 60 жил, 70 жил хамтдаа ингэж бие биенийхээ итгэлцэн доор амьдарч ингэж амьдралыг босгож бие биенээ хайрлаж яваа энэ сайхан үлгэр жишээгийн бодол ихээр талхаж байна. Ингээд хашамтгийнхаа хамт олон болон за Монголд одоо тавдыг зингэлсэн шитэн байгаа нийт үзэгчтэйгээ өмнө эрүүл ингэ сарвал сайхан юмыг өөртөө төвшүүлье. Ингээд сайхан чимсгэж хаан олон сайхан дөг дуусан байгаа. Сонгоч би хаанаас ирсэн хайрвэ чигдэг дугаар аюу ярья. Аа